Очень сильное видео, Энэ видео сайн бичлэг их хүчтэй бичлэг байна. которое заставляет задуматься над вещами, которые мы иногда забываем. Бид нар заримдаа ингээ мартаж орхидог тэр зүйлийг бидэнд ингээ сануулж өгч байна. Мы привыкли хорошо жить, у нас есть что покушать, солнце светит. Бид нар бол ингээл сайхан амьдралд ая тухтай амьдралд дуртай дассан байдаг. Сайхан нар мандаад тэгэл хоол ундтай энэ сайхан амьдралд дассан байдаг. Мы живем в свободе, живем в достатке. Бид нар бол ингээд янз бүрийн зүйлээр хангалуун бас тэгээд ингээ баяр хүртэд И амьдрал очень часто сурцсан. мы забываем, что всему этому есть цена. Гэхдээ энэний цаана үн цэн байдаг гэдгийг бид нар мартцсан байдаг. Иисус пролил свою кровь. Харин Есүс өөрийнхөө цусыг үүний төлөө урсгасан юм аа. Иисус совершил чудо на кресте. Есүс загалмай дээр тэр гайхамшигыг үйлдсэн. И Он совершил не одно чудо, а бесконечное множество. Харин тэрийг ганцхан гайхамшиг хийгээс зогсоогүй хангалт тоомшгүй гайхамшгуудыг үйлдсэн. И сегодня мы поговорим о 7 чудесах. За өнөөдөр бид Одном нар из 7 чудесах. 7 гайхамшигын нэг болох аврал гэдэг гайхамшигын тухай ярих гэж байгаамаа. И это чудо спасения. Тэгээ энэ бол авралын талаарх гайхамшиг. Мы ничего не можем добавить или убрать из этого чуда. Тэгээ энэ гайхамшигтэр бид нар ямар нэгэн зүйл нэмж чадахгүй, за түүнээс юу ч хасаж бас чадахгүй маа. Иисус совершил все в совершенстве. Есүс бол бүгдийг төгс тэнд гүйцэтгсэн. И наша задача Харин бидний даалгавар бол это не обесценить Его страдания, түүний тэр зовлон ингээд үн цэнгүй болгох биш. и не обесценить Его кровь. Тий түүний цусыг урсан цусыг үнгүүдүүлэх биш. Иногда мы забываем, что Иисус это не легенда. Тэгээ заримдаа бид нар ингээд мартдаг. Есүс гэдэг бол зөвхөн дамаг төдий зүйл биш шүү дээ. Это 100% Бог и 100% человек, Энэ бол 100% бурхан, 100% хүн. который добровольно сдался властям мира сего. Тэгээд энэ дэлхийн одоо тэр бүхэнд яг өөрөө ингэ сайн дураараа одоо бууж өгч орсон. И человек в своем грехе, Тэгээ хүн первосвященники, стражники, за тэгээд хүн өөрийнхөө тэр гэм нүгэл дотор издевались над ним. түүнийг бүр ингэ тоглоом тохуу яаж түүнийг доромжилсан. Дьявол торжествовал. Тэгээ муу ярын сүнс тэнд бүр ингэж ноёлж баяр хөөртэй байсан. А Иисус видел тебя и меня сегодня. Харин Есүс бол өнөөдрийн таныг биднийг бүгдийг харж байсан юм И аа. только ради тебя Он согласился пройти этот путь. Харин тэгээд таны төлөө энэ замыг туулахыг тэр өөрөө зөвшөөрсөн юм аа. Мы часто говорим: я спасен, Бид нар ингэ би бол аврагдсан гэж бид нар дандаа олонтой ингэж хэлдэг. но понимаем ли мы, от чего мы спасены? Харин тэгээд бид нар яг юунаас аврагдсан бэ гэдгийг бид нар яг бүрэн дүр ойлгодгүй. Какое наше новое положение в том, что мы спасены? Бид нар аврагдсаад тэгээд шинэ байр суурьтай болсон. Шинэ байр суурин дээр байгаа гэдгийг мэдхүү. Крест – это не просто символ христианства. Загалмай гэдэг бол зүгээр л их одоо Христийн шашны нэг юм бэлэгдэл төдий зүйл биш юм аа. Крест – это место великого обмена. Загалмай гэдэг бол тийм агуу ийм бидний золил тийм солилцоо юм аа. И сегодня мы хотим поговорить о чуде спасения, не как о религиозной формуле. Өнөөдөр бид тэр авралын гайхамшигын тухай ярих гэж зүгээр л нэг тийм шашны юм томьёолол биш. А как о реальности, которая меняет твою жизнь. Таны амьдралыг өөрчилдөг тэр бодит зүйлийн тухай ярих гэж байгаа юм аа. Что такое спасение? Аврал гэж яг юу вэ? Спасение – это не религия. Аврал гэдэг бол шашин биш ээ. Это радикальное вмешательство Бога в твою жизнь.
Энэ бол таны амьдралд бүр яг оролцож байгаа Бурхны одоо оролцоо юм аа. Иисус не просто искупил наши ошибки. Есүс бидний алдаа мадгийг зөвхөн ингэж золиод зогсоогүй. Мы оказались виноваты пред Богом. Бид нар Бурхны өмнө буруутангууд байсан. Тем, что в Эдемском саду отвергли Его близость. Тэгээд тэр Эдемийн цэцэрлэгт бид нар одоо түүний ойрхон байсныг бид нар бол үгүйсгэсэн. И когда мы отказались от Бога, грех взял власть над нами. Харин бид нар Бурхнаас нүрэ буруулж урахад гим нүгэл бидний дээр эрх мэдэлтэй болсон юм аа. И мы стали оторванными, отделенными от Отца. Тэгээд бид нар Бурхан эцгээсээ бид нар үнэхээр холдож бидний хооронд ангал үүссэн. И вся наша жизнь находится под властью страха и смерти. Тэгээд бидний амьдрал бол үхэл ба айцаар захирагддаг айдас бидний дээр эрх мэдэлтэй болсон. Это не просто ошибка, что ты не поздоровался с кем-то или не заплатил сколько нужно. Энэ бол зүгээр л ингээд ямар нэгэн мөнгөө буруу төлсөн ч юм уу хин нэгэнтэй мэдлээгүй гэдэг юм. Тийм алдаа мадаг биш. Спасение – это возвращение в дом Отца. Харин аврал гэдэг бол Бурхан эцгийнхээ гэрт эргэн ирэх явдал юм аа. И человек сам не мог себя спасти. Харин хүн өөрийгөө юусоо аврах боломжгүй. С чего начинается спасение? Харин аврал гэдэг бол яг юунаас эхэлдэг вэ? Разве спасение начинается с человека? Тэгээд аврал гэдэг бол тэр хүнээс өөрөөс нь эхэлдэг юм уу? Мы решили когда-то себя спасти. Бид нар тэгэл нэг аврандаа өөрийгөө аврандаа гэж ингээд шийдвэр хизээ нэг цаг тэгж бодож ирсэн шийдвэр гаргаж ирсэн юм уу? Нет, спасение начинается с инициативы Бога. Харин аврал гэдэг бол Бурхны санаачлага юм аа. Иоанна 3 глава 16 стих. Иохан 3:16 дээр Ибо так возлюбил Бог мир. Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц хүүгээ өгсөн тул хүүд итгэдэг бүхэн мөхөхгүй харин мөн хамтаа байх болно. Это была не наша идея. Энэ бол бидний санаа байгаагүй. Бог Бурхан инициировал это. Бурхан үүнийг өөрөө санаачилсан юм аа. Бог не ждал, пока мы все станем хорошими. За биднийг сайхан болчихосоо гэж биднийг хүлээгээгүй. Бог не ждет сегодня, когда ты станешь хорошим. За тэгээд таныг сайн хүн болчихосоо гэж өнөөдөр ч гэсэн биднийг хүлээгээгүй. Бог приходит тогда, когда ты беспомощный. Таныг сул дорой байхад Бурхан яг ирдэг юм аа. Исайя 53 глава 7 стих. Исайя 53:7 дээр тэр тамлагдан зовсон боловч амаа нээсэнгүй. Нядлагдахаар хөтлөгдөх хураг шиг хяргагчийн өмнө дуугарахгүй хон шиг амаач тэр нээсэнгүй. Бог добровольно принес себя в жертву, чтобы ты пережил спасение. Бурхан өөрийнхөө одоо сайн дураар тэгээд өөрийгөө золиослсон юм аа. И крест Тэгээд загмаа гэдэг бол великого обмена. Энэ бол үнэхээр тэр агуу том солилцоо золиосын. На кресте Иисус взял на себя наш грех. Есүс энэ загалмаа дээр бидний гэм нүглийг өөртөө аваад Он взял на себя нашу вину. бидний буруутгал гэм нүглийг бүгдийг өөртөө аваад Он взял на себя все осуждение, которое говорит дьявол в твою жизнь. Мууяр Иесус таны амьдралд таны дээр ярьж байгаа бүхнийг тэр буруутгалыг бүгдийг энэ дээр авсан. Он взял на себя проклятие и смерть. Тэгээд бас хараал болон үхлийг тэр өөр дээр авсан. И он что-то дал взамен. Тэгээд үүний оронд тэр ямар нэгэн зүйл өгсөн. На кресте Иисус дал тебе свою праведность. Харин танд загалмаа дээр өөрийнхөө зөвхт байдлыг тэр өгсөн юм аа. Он дал оправдание. Харин тэр бүр зөвтгсөн. Он дал благословение. Тэр ивэлэг өгсөн. Он дал жизнь. Тэр яг амь амьдралыг өгсөн. Колоссянам 2 глава 13-15 стих.
Колосе 2-ын мы, бывшие мертвые, бид нар бол үхсэн байсан. получили жизнь в нем. Тэгээд харин түүний дотор бид нар амьтаа болсон юм аа. 13-аас 15. Та нар тэрсэл ба махбодын хоцлолоос болж үхсэн байхад тэр бидний тэрсэл бүхнийг уучлж та нарыг түүнтэй хамт амьд болгосон бөгөөд бидний эсрэг зарилгуудаас бүрдсэн бидэнд дайсагнаж байсан өрийн дансыг арилгав. Тэр үүнийг загалмайд хатаж замаасаа зайлуулжээ. Захирагчд болоод эрх баригчдыг зэвсэггүй болгоод тэр тэднийг загалмай дээр ялж тэднийг нийтэд үзүүлэн болгов. В Коринфянах Павел пишет, Павел бас что Иисус, Коринфчуудад не знавший греха, Есүс Христ ерөөсөө гэм нүглийг огт мэдхгүй, гэм Он нүглэхгүй байж сделался за нас жертвою за грех. харин тэр бидний гэмийн төлөө тэр өөрөө золиос болсон гэж хэлсэн. Спасение – это не просто лучше жить. Аврал гэдэг бол зүгээр л одоо байгаасаа илүү сайхан амьдрах гэсэн утга биш. Спасение – это изменение твоего статуса. Харин тэгээд аврал гэдэг бол таны байр суурь бүр ингэж эсрэгээр өөрчлөгдөх явдал юм аа. Ты больше не обвиняемый. Та дахиад буруутгагч нэгэн биш. Иисус оправдал тебя. Харин Есүс таныг зөвтгсөн. Очень часто мы не задумываемся об этом. Ер нь тэгээд их тохиолдолд бид нар энэ тухай ерөөсө бодож үзэхээ И мартчихдаг. живем так, как будто мы все еще обвиняемые дьяволом. Тэгээд бид нар ингээ муу ярын сүнсэн нэгээд буруутгацсан нэгэн шиг л яг ингээл амьдардаг. Но если мы вспоминаем о чуде спасения, Хэрвээ бид нар одоо энэ авралын гайхамшигыг бид нар санах юм бол то мы имеем право выпрямиться. тэгэх юм бол бид нар ингээ нуруугаа тэнэлгээд тэгшиг Мы нүрээ имеем дэшээ право гаргах. поднять голову. Бид нар тэргүүнээ дэш өргөх бид нар эрх мэдэлтэй. И если дьявол где-то обвиняет тебя, ты скажи: я оправданный. Хэрвээ муу ярын сүнс таныг буруутгаад байвал би зөвтгөгдсөн гэж та зоригтой хэлээрэй. Откровение 12 глава, Ишлэл 12 дугаар бүлэг дээр 10-11 стих. 12-ын 10-11 дээр би Тэнгэр чамд угаар ингэж хэлхийг сонсов. Бурхны өмнө ах トゥ усыг мань өдөр шөнөгүй буруутгагч доош хаягдсан тул Бурхны мань аврал хүч хаанчлал ба түүнийг Христийн эрх мэдэл ирлээ. Тэд түүнийг хурганы цус өөрсдийн гэрчлэлийн үгээр ялжээ. Тэд өхөн мөхтлээ амиа хайрлаагүй юм. Иисус взял на себя все обвинения, которые были против нас. Бидний эсрэг буруутгал бүгдийг Есүс өөр дээр авсан. И когда его били, когда его истязали, За тэгээд түүнийг бүр ингээд юу зодоод тамлаад тэ его кровь покрыла эти обвинения. харин тэгээд тэр бидний буруутгсан тэр буруутгалууд Есүсийн цусаар хучигдсан цэвэрлэгдсэн юм. И когда Иисуса пригвоздили на крест, Тэгээд Есүсийг яг ингээд загалмай дээр хатгад то все твои обвинения тоже прибили ко кресту. харин тэгээд таны тэр буруутгажсэн буруутгал бүгдээрээ тэнд загалмай дээр цовдлогдсон юм аа. И мы должны это помнить. Бид нар үүнийг үргэлж санджах хэрэгтэй. Иначе мы каждый раз тащим Иисуса на крест. За тэгэхгүй бол бид нар ингээ тэр болгон дандаа Есүсийг загалмай дээр цовдлно гэсэн үг. Спасение – это освобождение от власти греха. Аврал гэдэг бол харин гэм нүглийн тэр эрх мэдлээс бид нар чөлөөлөгдөнө гэсэн үг. Многие думают, что спасение – это что просто Иисус простил тебя. Зүгээр л олон хүмүүс ингэж боддог. Аврал гэдэг чинь Есүс чамайг уучлалцсан. Намайг уучлалцсан. Спасение – это когда Иисус освободил тебя. Харин аврал гэдэг бол Есүс таныг чөлөөлсөн гэсэн үг. В Иоанна написано: если Сын освободит вас, Тэг Иохан ингэж хэлсэн. Хэрвээ хүү таныг чөлөөлөх юм бол то истинно свободны будете. тэгэх юм бол та нар үннээр чөлөөлөгдөх болно гэж Иохан хэлсэн. Спасение – это разрыв цепей.
Аврал гэдэг бол тэр боочлын гинжиг таслан хайж байгаа юм Это явдал юм аа. выход из рабства. Тэр боочлоос чөлөөлөгдөж байгаа гарц юм аа. Это выход из зависимостей. Тэгээд тэр хамааралтай байдлаас чөлөөлж өгч байгаа гарц Это юм аа. выход из рабства твоих негативных мыслей. Таны тэр сөрөг бодол санаа боочлогдохоос чөлөөлж байгаа явдал юм аа. Ты больше не обязан быть старым человеком. Та тэр хуучин хүний байх албагүй болж байгаа гэсэн үг юм аа. Ты можешь жить по-новому. Та бол цоо шин амьдралаар амьдрах боломжтой. Потому что спасение – это Да. новая идентичность. Яагаад гэвэл тэр аврал гэдэг бол тийм таныг тийм шин байр суурьтай шин болгож өгсөн. Мы говорим, Иисус есть Господь. Бид нар Есүс бол эзэн гэж хэлдэг. Иисус меня простил. Есүс намайг уучлсан гэж хэлдэг. Иисус меня искупил. Есүс намайг зольж авсан гэж бид нар хэлдэг. Но мы продолжаем жить как рабы. Харин гэхдээ бид нар яг боочлолд дорой байгаа юм шиг л яг хуучин амьдралаар амьдардаг. Хотя если мы понимаем, что Иисус совершил, Хэрвээ яг Есүс юу үйлдсэн бэ, юу хийсэн бэ гэдгийг бид нар ойлгож мэдж байгаа юм бол то верою в Иисуса Христа мы становимся сынами. харин бид нар итгэлээрээ түүний хүүхдүүд болдог. Хүүн В болдог. Римлянах 8 глава написано, Ром. вы приняли Ром 8 дээр духа Танар. усыновления. та нар бол айдсан биш үрчлэлийн сүнсийг хүлээн авсан гэсэн байдаг. Спасение заключается в том, Аврал гэдэг бол что ты принят в семью. та тэр гэр бүл бүр хүлээн зөвшөөрөгдөж хүлээн авагдсан гэсэн үг. Ты желан, тебя желают на небесах. Та бүр хүсэн хүлээгдсэн хүсэмжлэгдсэн хүн болно. Та тэнгэрт таныг хүсэж байгаа. Ты наследник неба. Та бол тэгээ тэнгэрийн хаанчлалын үе залгамжлагч. Ты сын или дочь. Өвийг залгамжилсан хүү буюу охин. И дьявол будет тебе всегда напоминать о твоем прошлом. Харин мууяраас бол үргэлж таны тэр хуучныг санаалзуулдаг. Но если мы правильно понимаем то, что Иисус совершил на кресте, Харин Есүс загалмаа дээр юу хийснийг бид нар ингэж зөв ойлгосон бол то Бог напоминает тебе о новом положении твоем. харин Бурхан таны шинэ байр суурийг үргэлж сануулж үргэлж Он не өгчээд. просто простил тебе твои грехи. Тэр зөвхөн таны гэм нүглийг зүгээр л уучлаа зогсоогүй. Он сказал тебе, ты сын, ты дочь. Чи бол миний хүү, хайртай хүү. Чи бол миний хайртай охин гэж хэлсэн юм аа. Спасение – это восстановление отношений. Аврал гэдэг бол тэр хуучин харилцааг сэргээх явдал юм аа. Грех разрушил близость с Богом в Эдемском саду. Эдемийн цэцэрлэгт гэм нүгэл хүн бурхан хоёрыг холдуулсан. Мы потеряли отношения, Бид нар бурхан эцэгтэй харилцаагаа алдсан и байсан. мы не в силах были восстановить эти процессы. Харин бид нар өөрсдөө тэр харилцааг сэргээх чадваргүй байсан. Открыл нам Харин загалмай бол к Отцу. харин тэр эцэгт хүрэх замыг бидэнд нээж өгсөн юм И аа. в Библии написано, Тэгээд Библиэд ингэж хэлсэн байдаг. что завеса разорвана, Тэгээд тэр хөшиг тасраад унсан. дверь открыта, Хөшиг урагдсан. Тэгээд үе таалга нээгдсэн гэсэн. и мы омыты кровью Иисуса Христа. Бид нар Есүс Христийн цусаар бид нар угаагдсан, ариусгагдсан. Можем приходить в отношения с Богом Отцом Бид без страха. Бид нар ямар ч айцгүйгээр бурхан эцгийн өмнө зогсож нүүлүүн хараад зогсох боломжтой болсон. Нам не нужно больше присмыкаться и говорить: «О, Господи, прости нас». Бид нар тэгэл нүүлүүн харж чадахгүй ингээд даасаа бурхан минь биднийг уучлаач гэж яг ийм байр суурьтай байх биш. Там на кресте висят все твои обвинения. Тэнд загалмай дээр таны чиний бүх гэм нүгэл аль хэдийн хаягдсан юм аа. Если ты принимаешь кровь Христа, Хэрвээ Есүсийн цусыг хүлээж авч байвал та, если ты принимаешь спасение, хэрвээ та авралыг хүлээн авч байвал, ты можешь поднять голову без чувства вины и говорить с Богом.
Ямар ч тийм буруутгалын мэдрэмжгүй бурхан руу зоригтойгоо хараад бурхантайгаа харилцах хэрэгтэй юм аа. Тебе не нужны посредники, не нужны идолы, не нужны иконы. За танд ямар нэгэн хиймэл сүтэн, хуурамч сүтэн юу ч хэрэггүй. Тань Есүстэй бурхантай уулзах ямар нэгэн зуучлагч хэрэггүй. Бог открыл дверь. Бурхан танд үй таалган гэж нэгсэн. Перестань сам себя бояться. За тэгээд айгаад байхаа Это ложь дьявола. Энэ бол муу яны сүнсийн худал хуурмаг. Если есть проблемы, возвысь свой голос к Богу. Хэрвээ асуудал байгаа бол дуугаа өндөрсгөөд бурхан руугаа ханд. Ведь Он отдал Сына Своего для того, чтобы услышать тебя. Таныг сонсохын тулд өөрийнхөө цорын ганц хүүхдийг өгсөн. Спасение – это возвращение домой. Аврал гэдэг бол тэр бурхан эцгийнхээ гэрлүү буцаж ирж байгаа явдал юм аа. Когда пролилась первая кровь у Иисуса, Есүс яг анх тэр цус урсахад когда Его привели в дом Каиафы, нөгөө Каифын гэрт түүнийг авчирхад когда слуги начали Его бить, тэгээд боож юу тэр түүний залсар ингээд түүнийг зодож эхлэхэд Иисус сделал это только ради одного, Есүс бол цорын ганц зүйлийн төлөө л үүнийг төвчж үүнийг хийсэн. чтобы ты мог вернуться домой. Таныг бурхан эцэг рүүгээ эргэж ирүүлэхийн тулд үүнийг хийсэн юм аа. Если спасение – это чудо, то почему многие из нас живут без силы? Хэрвээ энэ аврал гэдэг бол гайхамшиг юм бол харин яагаад олон хүмүүс яг энэ хүч чадалгүйгээр үүнийг хүлээн авахгүйгээр амьдардаг юм бэ? Почему у нас проблемы? Яагаад бид нар асуудалтай амьдардаг юм бэ? Потому что можно знать о кресте, Яагаад гэвэл загалмайн талаар но не жить реальностью креста. мэдэж болно. Харин тэгтээ тэгээд яг энэ загалмайн бодит амьдралаар бодит байдлаар бид нар амьдрдаггүй учраас. И сегодня я хочу поставить вам вопрос. Би өнөөдөр та нарт танд асуулт тавихыг хүсэж байна. Понимаешь ли ты, что такое спасение для тебя? Үнэхээр танд өгсөн аврал гэж юу вэ гэдгийг та яг ойлгож байна уу? Это не религиозная формула. Энэ бол шашинлаг томьёо биш юм аа. Иисус не теоретически умер. Үнэхээр зүгээр л нэг онлын Есүс нас болсон гэдэг бол зүгээр нэг тийм онол биш. Иисуса били. Есүсийг одоо зодсон, Ему ломали кости. бүр ингээ ясын На хугалсан. него одевали терновый венец. За тэгээд ийм хадаас юу толгойд нь ягаад В него плевали. за тэгээд нулимсан, доромжилсан. Это не теория. Тэгээ энэ бол зүгээр л нэг юм Это не какой-то Анна рассказ Спис. книги. зүгээр л нэг өгүүлэг ном ярьж байгаа зүйл биш. Иисус переносил это все за твою свободу. Харин таны эрх чөлөөний төлөө Есүс энэ бүхнийг төвчин тулсан юм аа. И поэтому вопрос, живешь ли ты спасением? Харин та яг тэр авралыг авсан амьдралаар амьдарч байна уу гэж асууж байгаа юм. Освободился ли ты от прошлого? Та хуучнаасаа чөлөөлөгдсөн үү? Принял ли ты свою новую идентичность? Та тэр шинэ байр сууриа, шинэ амьдралаа хүлээн авсан уу? Можешь ли ты прямо встать и сказать, я Сын Божий? Үнэхээр та ингээд зоригтойгоо тэшхэн зогсоод би бол бурхны хүү гэж хэлж чадах уу? И смерть для меня освобождение, как сказал Павел. Тэгээ Паулын хэлснээр бол үхэл гэдэг бол миний хувьд эрх чөлөө гэж хэлсэн. Веришь ли ты, что Бог – это твой Отец? Харин бурхан гэдэг бол таны эцгээ гэдэгт та итгэж байна уу? Если мы во все это не верим, то жертва Иисуса Христа была напрасной. Хэрвээ бид нар энэ бүхнийг итгэлээр хүлээж авахгүй, энэ бүхэнд итгэхгүй бол яг Есүсийн золиос гэдэг бол зүгээр л дэмий хоосон худлаа зүйл болчих юм аа. В чем чудо спасения? Авралын тэр гайхамшиг гэдэг нь яг юунд оршдог вэ? Чудо спасения, что тот, кто был виноватый, стал оправданным. Харин тэгээд тэр гайхамшиг гэдэг нь бол буруутан нэгэн гэмтэй нэгэн нь үнэхээр зөвтгөгдсөн гэдэг бол
гайхамшиг юм аа өөрөө. Чудо спасения в том, что мы некогда бывшие рабами стали сынами Божьими. Харин тэр гайхамшиг гэдэг нь юунд орж байгаа вэ гэхээр бид нар бол одоо гим нүглийн боол байсан бол харин Бурхны хүүхэд болсон гэдэг нь гайхамшиг юм аа. Чудо спасения в том, что дьявол когда-то осуждал тебя, а Отец принял. Харин гайхамшиг гэдэг бол таныг муу ярын сүнс буруутгаал байдаг байсан бол харин Бурхан эцэгч нь хүлээн авсан явдал юм аа. И что мы некогда мертвые стали живыми. Бид нар үхсэн байсан харин тэгээд амьтаа болж байгаа явдал нь гайхамшиг юм аа. Крест – это не поражение, где убили человека. Загалмай гэдэг бол нэг хүний нас барсан хүний одоо тэр зүгээр л нэг үхсэн явдал тийм биш. Иисус добровольно взошел на крест. Есүс өөрөө сайн дураараа тэнд цовдлогдсон явдал юм аа. Крест – это величайшая победа. Харин энэ загалмай гэдэг бол үнэхээр агуу том ялалт юм аа. И если кто-то еще сегодня осуждает себя и живет под гнетом вины, Хэрвээ одоо өнөөдөр гисэн өөрийгөө буруутгаж болцол дотор амьдарч байгаа бол посмотрите на крест. харин тэгээд хараагаа загалмай руу чиглүүлээрэй. Крест говорит: ты прощен. Харин загалмай танд та уучлагдсан гэж хэлж байна. Если дьявол напоминает еще тебе о твоем прошлом, о твоих зависимостях или проблемах, Хэрвээ муу ярын сүнс таны асуудлуудыг, таны хуучныг сөхөөд таныг буруутгаад байх юм бол посмотри на крест. загалмай руу хараагаа чиглүүлээрэй. Крест говорит: ты свободен. Харин загалмай бол та чөлөөлөгдсөн гэж хэлж байна. И если ты сомневаешься в своей ценности, Хэрвээ өөрийнхөө үнцэнд та эргэлзэж байгаа бол посмотри на крест. загалмай руу хараарай. Крест говорит: ты сын Божий. Загалмай таныг та Бурхны хүүхэд гэж хэлж байна. Нам нужно принять спасение не разумом, Бид нар авралыг өөрийнхөө оюун бодлоор, оюун ухаанаар хүлээж авах биш. нам нужно принять спасение сердцем. Харин бид нар бүр зүрх сэтгэлээрээ энэ авралыг хүлээн авах хэрэгтэй юм аа. Встать на свои ноги, Тийм бид нар үнэхээр хөл дээрээ бат зогсоод утвердиться в Слове Божьем Бурхны үгэн дээр суйрлагдаад и начать жить как спасенные. тэгээд бүр яг аврагдсан хүний шинэ амьдралаар амьдрах явдал юм Для аа. этого Иисус принес себя в жертву. Харин Бурхан үүний төлөө Есүс таныг яг таны төлөө тэр бүхнийг Давайте не будем забывать об этом. тэгээд түүнийг бүгдээрээ мартахгүй байя. Аминь. Аминь.